Цагуур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн хөдөө аж ахуйн цагуурын судалгааны хэлтсийн мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал 4-р сарын 30-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд зухуугаагүй гарчээ. Говьалтай завхан Арангаа, Өвөр хангаа, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын ихэнх Баян өлгийн овс, ховд, Баян онгор, төв, Өмнө говийн зарим сумдын нутгаар муу. Орхны нийт булган, сэлэнг, говь сүмбрийн ихэнх овс, ховд, говьалтай, Баян онгор, төв, Өмнө говь, Дорноговь, Сүхбаатарын зарим, хөвсгөл, Өвөр хангаа дархуул, Хинтийн цөөн сумдын нутгаар дунд. Доронтын нийт хөвсгөл дархуул хинтийн ихэнх овс говьалтай булган сэлэнг төв өмнө говь Дорноговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн байна. Салхины хурд тал хээруулан говийн нутгаар төр зур 16-аас 27 м/сек буюу аюултай үзэгдлийн говьалтай бугант Баян онгорын богд Өвөр хангаан баран буюулан сэлэнгийн орхонт бол дархуулын шарын гол Төв аймгийн Угтаал цайдам өмнө говийн цогтовоод 27-оос 30 м/сек буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна. Өнгөрсөн 10 хоногт агаарын хэм нийт нутагт дунджаас 1.1-ээс 4.9 хэмийн дулаан хурд тундас Доронтын ихэнх овс, ховд, завхан, Өвөр хангаа, Хинтийн зарим сумдын нутгаар дунджийн орчин буюу түүнээс ахиу бусад нутагт дунджаас бага орсон байна.